Ганбатартай 99 он би барилж ирсэн авар арслангуудтай нэг үе болж 6 залуу зааны нэг 5-д орж явдаг их баяртай байдаг. Тэгээд би 20 дугаар зууны отхон заан 99 онд заан болсон. Одоо 5-ын даванд орцсон буутаага тунж. Өчигдөр Өвхийн барилдааны 5-ын даваа эхэллээ. 5-ын даваанд алдар золоолууд уусан аваргууд амгтуудтайгаа барилдахаар барилдааны талбайн төв хэсэгт дэвэн дэвсээр гарч ирлээ. За тунсан хоёр начингийн барилдаас үзэгчдийг шуугуулж байна да. Наа талд нь Ганбат начин, саа талд нь Дордсон буу начин барилдаа болсон хингийн сэнжигний барьцтай байна. За Ганбат начин өөрийнхөө үндсэн их татаж хавирдан хийж нэг бүтэн тойроо тогтчихлоо. За 5-ын даваанд энэ хоёр начин хэн шамлаагүй. Батцэрэг начин Ганбат, Дордсон буу 3 начингаас Авган сандангийн сөхөдсөн Батцэрэг начин амлсан. За Дордсон буу начин Ганбат начингийн ард нь гарчихжээ. Өрөндийн эдгээр шөвгийн ард болцоомтой барьцаагч хоорондын болцгоо. Дайрыг барьцаатай бол алчгаа Ганбат За хүний ард гарах ч одоо бас сандардаг. Талбайдээ уг нь бол яг эндээ саях юм бол баруун хөлөөр урдуур нь өвдөгний урдуур хашиж алгаар өөрөг нэрүүгээ татаад зайлаа тэгээд умдаг юмдаа тэгээд буруу нэг хийж угаад алцглаа да. Тийм аргыг нэхгүй байна гэж баймааргүй юм да. За тунсан хоёр начин мөн зэрэг өрцнөөс барьдаад байх юм байна. За одоо нэг дүгснэр өрцтэй болсон байна. За эндээс Ганбатаас одоо хавираа ирнэ. Хавирлаа. Хавирлаа. За тэр барьсан дээрээс гүш чадахгүй одоосон сая тэр барьснаас хоёр их татаж хавираад гүйцэж өвдөглүүлээ. Улсын баруун төрөөс мэ хариат өгөх улсын эцэн Ганбат, улсын эцэн Дордсон буугаар тавдуулж 16-аар шивгүршүүллээ. За сая хавираа мэхин бол одоо үндсэн мэхин 7-гийн даванд балжаагаар гараа заан болж. Ганбат хавчны аваргын зөв хөдөлгөөр ард эсэндээ суулгах байна. Улсын баруун төрөөс мэрэд алдар нэгэн бох улсын эцэн Ганбат улсын аварга валжны мард одоод ууч Монгол улсын трансферын болцох хангала. За Ганбат маань бол багш Увс аймагт нэг ийм сайхан хүүхэд байдаг. Тэрийг одоо авчир сургуульд авнаа гэд. Тэгээд Ганбаттайгаа анх танилцж ирсэн нь болохоор чинь би биеийн тамирын сургууль төгсөөд залуухан багш. Одоо 22-3 настай юм да. Ганбат маань оюут ирээд миний шав болж. Тий, тэгээ би оролцож одоо олсонд гаргаж ирсэн шүү дээ. Толгойд. Тий. Тэгээд тийм одоо шав гэдэг сэтгэлээр хандж исэн бол тун удахгүй миний хатуу өрсөлдөгч болж хөрж гарч ирсэн. Тэгээд Ганбаттай удаа дараалан би бас өдөгш ороод ирсэн. Тэгээ ийм Аймгийн арслан Ганбат гэлээ цагаан сар тий.
Тий. Нэг юу болоод гарч иржсэн. Тэгээд нэг заалны барилдаанд Ганбаттаа унаад гар ачаам ихэнд унаад. Тэр шүнжэнгөө Ганбатны бичлэгийг эргүүлж тавьж үзээд. Тэгээд маргааш нь тэр мэхээд автаад. Тэгээд дараагийн барилдаан дээр нэг давж санаа марсан. Дүүн рүү магнайт. Ардын тэрийн их баяр надан их авраг маань 11 дэх удаагаар түрүү дөрвөөр тулгаар. Ардын улсын 18 жилийн үндэсний хоёр наадмад долоо довож Монгол улсын заан сул өртсөн Ганбатад улсын заан сулын тэмдэг үнэмшийг Улаанбаатар хотын захирагч баяр наадмын комиссийн дарга Энкволд гардуулж байна. Яг барилдаж явах юм чи хор шар байна. Хүмүүс унчин ёстой л нойр хүрдэггүй шүү дээ гэж байгаа шүү дээ. Унчаал орой бол очил юм уу үзнэ гэж сая Сүхбаатар хэлж байгаа шүн очиж бичлэгийг нь эргүүлж үзээд гэж байгаа шүү дээ. Тэгээд бичлэгийг эргүүлээд үзэхээр Ганбат Аслангийн нэг тийм онцгой нэг тийм хөдөлгөөн байна. Одоо хүн хавирахтаа ингээд хагас сэргээл хавирдаг. Тэгтэл Ганбатын тэр таацууд бүтээр гэж хавираад байгаа шүү дээ. Тийм онцгой тийм хурдтай байр. Баг гівтж байгаа юм шиг хавирчдаг шүү. Ингээд өөрөө гівтж гин үгүй. Яагаад энд нь ороод хийсчихэд игээд үзсэн чи бүр ингэж хавирахтаа бүр бүтээр ихсэн байгаа бөхсөн. Бичлэгээ байх үсэ. Таацсан. Авраг багш байсан. Манай чөлөөтийн багш. Тэгээ бид тэр намайг эхлээд бас нэг анзаарахгүй байж байгаа. Зааланд тунаад бид тэр надад унтсан. 10 аваад бичлэвчихгүй. Тэгээд хичээл дээр ирээд бас осон бас чангалаа штэ. Чирүүх юм байна биз. Их тусмаа бас чангалж байсан байх. Яг чи бас дэсмэсэр бас ширүүх яаштай. Зургаан залуу заан